Ситидэд сургууль нь анх 1998 онд Монголжинго коллеж нэртэгээр байгуулагдсан бөгөөд үйлчилгээний менежмент, гооцлын технологи, хувцс дизайн гэсэн 3 мэргэжлэр 60 оюутан үндсэн 5 багш ажлагчдтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 2010-2011 онд боловсрол соёл шинжилгээ ухааны яамны сайдын тушаалаар оюу цог коллеж манай сургуультай нэгдсэн. Би Ситидэд сургуулийн бизнесийн факультетийн олон улсын уралдааны менежментийн 1-р курсын оюутан байна. Тэгээ би Ситидэд сургуулийн Монголын олон сургуулиудаас онцлог сурсандаа сэтгэл маш хангалуун байдаг. Тэгээ манай Ситидэд сургуулийн бизнесийн факультетийн 1-р курсэдтэй англи хэлийг 7 хоногт 16 цаг эрчимжүүлсэн хөтөлбөрөөр сургадаг нь одоо сургууль маань гадаадын Европын маш олон сургуулиудтай хамтарч ажилладаг. Тэгээ энэ сургуульд суралцах тийм бүрэн төлхөө боломжийг бас биднэрт олгож өгсөн байгаа. Тэгээ Ситидэд сургууль маань бас залуучуудтайгаа маш илүү багш нар ч гэсэн ойр дотн илүү нээлттэй төлхөө харилцаж өгдөгөөрөө бас бусад сургуулиудаас маш их давуу талж бас ялгарч өгдөг байгаа. Сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу нэн шаардлагатай 10,000 гаруй ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүлүүд байгаа нь суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцж байна. Ситидэд сургуулийн оюутан 2-р курсын оюутан бол зөвхөн оюутан. Би сургуульд маркетинг менежментийн сурдаг. Насаа манай Ситидэд сургуулийн менежмент технологи бод бүртгэлийн 4-р курсын оюутан Баярбатар байна. Энэ жил анх удаа маах оюутны лиг гэх тэмцээнд анх удаа орж байна. Дараа жилээс одоо тухайн маах спорт цагттай болох байгаа. Тэгээд дараа жилээс илүү амжилттай оролцох байхаа. Таал одоо миний хувийн зүгээс бас надад маш их таалагддаг зүйл гэх юм бол одоо энэ сургуулийн оюутан болсноор одоо багш оюутнууд ажилчид нь одоо нэгэн гэр бүл болж ах トゥ хамаатан садан шиг байдаг нь одоо хамгийн онцлог давуу тал юм болов. Одоо манай сургууль 3 факультет, 8 тэнхим, 1000 гаруй оюутан суралцагчтай бөгөөд 16 мэргэжлэр бакалавр, 2 мэргэжлэр магистрийн сургалт эрхэлж, Монгол улсын нэр хүндтэй төрийн бус өмчийн сургуулиудын нэг болж өргөжин хөгжиж байна. Нийт 70 гаруй багш ажлагчдтай бөгөөд үүнээс 57 нь үндсэн багш юм. Үндсэн багш нарын 15% нь боловсролын доктор, 12.5% нь докторантур байна. Түүнчлэн багш нарын дотор Монгол улсын гавьяа цолтон 4, боловсролын болон соёлын тэргүүний ажилтан 8 ажилтдаг. Сургуулийн захиргаа оюутан суралцагчдын сурах орчин нөхцөлийг хангах, орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн хичээлийн байртай болох зорилгоор үе шаттай хөрөнгө оруулалт хийснээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэлбэг голын иргэдээр нийт 2880 м2 талбай бүхий 5 давхар хичээлийн байртай болсон бөгөөд анги танхим, номын сан, лекцийн зал, мэргэжлийн лаборатори кабинетуудыг шинэ техник тоног төхөөрөмж багаж хэрэгслээр бүрэн хангаж суралцагчдыг тохилог таатай орчинд хичээллүүлж байна. Таны ирээдүй бидний бахархал Ситидэд сургууль. Манай сургуулийн ураа таны ирээдүй бидний бахархал